Улсын ерөнхий боловсролын сургуулийн багангийн багш Баасан Жаргал байна. Багангийн багшийн дэмжих төслийн уралдааны 2 дугаар шатны 2 дугаар даалгавраар математик судлах тухайны 5-3-ын Б призм пирамидыг таних дэлгээсээр нь бүтээх суралцсан зорилтын хүрээнд биетүүдийн нууцаар аялах нь цогц өртөөчилсөн идэвхтэй сургалтын аргаар дараах хэрэглэгдэхүүнүүдийг бэлтгэлээ. Биетүүдийн нууцаар аялах идэвхтэй сургалтын арга зүй маань юуг сурч мэдэх вэ гэсэн асуултаар хичээлийнхаа үндсэн зорилгыг хангана. Танин мэдхүй бүтээх чадвар, харьцуулал ба төсөөлөл гэсэн үндсэн 3 дэд зорилгын доор танин мэдхүй нь болохоор призм болон пирамидын ирмэг орой тас гэсэн үндсэн элементүүдийг бие даан ялган тавьж уншиж сурна. Бүтээх чадвар болохоор 3-ын 4-ийн суурьтай призм болон пирамидыг дэлгээсийг ашиглан биетийг боддоор үүсгэж бүтээх дадал эзэмшин. Харьцуулал ба төсөөлөл хэсгээр биетүүдийн дэлгээсийг ажиглаж тэдгээрийн ижил ба ялгаатай талыг орон зайн төсөөллөөр тайлбарлаж сурна. Хэрэглэгдэхүүн маань юуг ашиглах вэ гэсэн үндсэн асуултаар чиглүүлэгдэн пазл, дэлгээс карт бүтээх, биетийн загваруудыг бүтээх, дижитал үзүүлэн 2D-гээс 3D болон хуурч байгаа хуваарлуудыг ажиглаж харж дүгнэх боломжтой. Үнэлгээ маань хэрхэн дүгнэх вэ гэсэн асуултанд тулгуурлан дэлгээсээ тань тоглоом. Энэ болохоор олон төрлийн дэлгээс дундаас призм пирамида таньж гинөө гэдгийг үнэлнэ. Бүтээлийн үнэлгээ. Гар доорх материалуудыг ашиглан биетүүдийг үүсгэсэн хэр цэгцтэй цэвэр үүссэн бэ? Хэм хэмжээнд хэрхэн таарсан бэ гэдгээр нь үнэлнэ. Үндсэн багш болгон ашигладаг Плекерс картаар үнэлгээс гадна квиз богино асуулт хариултын тэмцээнээр бас үнэлгээр оруулсан байгаа. Сурагч өөрийгөө үнэлнэ. Багш явцын үнэлгээ болон эцсийн үр дүн үнэлэх үнэлгээний зарчмаар үнэлгээ маань хийгдэж хичээлний зохион байгуулагдана. Биетүүдийн нууцаар аялах нь идэвхтэй сургалтын арга маань 4 дэд арга хуваагдж байгаа. Эхний арга нь болохоор пазл бүтээх, 2 дахь нь жигсаа буюу хамтран суралцах, 3 дахь нь галерей аялал, 4 дахь нь алдааг болгож байгаа. Энэ дэд 4 арган дотроо дахиад биетийн пассворд буюу энэ биетийг хэрхэн таньж байна вэ? Ирмэг орой талсаа нэрлэж чадчихна уу гэдэг явцын үнэлгээ хийх пассвортын аргыг ашиглаж байгаа. Тэгээ гар аргаар жижиг хэрэгслүүдийг ашиглаад дэлгээс бүтээн. Биетийн орой талсаа ирэмгээ илэрхийлж байгаа байдлаар баттгал шүлэг бас хүүхдүүд зохион өгч ой тогтоолтоо призм пирамидын тухай ойлголтоо нэмэгдүүлэх боломжтой. Пазлыг ер нь бол 2 аргаар хийхээр цахим болон интерактив даалгавруудыг бэлтгэсэн байгаа. Биетүүдийн нууцаар аялах идэвхтэй сургалтын арга маань 4 үндсэн аргад тулгуурлаж хичээл зохион байгуулагдана гэж хэлсэн. Бидний хамгийн анхны танилцах хэрэглэгдэхүүн бол Classroom Screen цахим самбар байгаа. Энэ дууны давтамж бол сурагчдын анхаарал төвлөрлийг өөртөө татах болон ангид хэд өндөр дуу чимээ гарсан үед хонх болж сурагчдын анхаарлыг төвлөрүүлдэг хэсэг байгаамаа. Энэ бол цахимдыг хамгийн ихнийх нь болохоор найзаагаа болон багшигаа анхааралтай сонсоорой. Би бинийгээ сонсож санал бодлоо солилцъя. Асуултанд бүтэн өгүүлбэрээр хариулж болно. Нэг бол харилцан ярилцаж шийдвэрээ гаргаарай. Хүүхэд нэг бүрийн оролцоо чухал гэсэн захиндгийг ашиглаж болно. Улаан гэрлэн тохиог сурагчид анхаарал төвлөрлөө дээд цагтанд хүргэнэ гэсэн. Шар гэрлэн тохиогоор хүүхдүүд хичээлийн гүйцэтгэлийнхаа бэлтгэлийг хангана. Ногоон гэрлэн тохиогоор хичээлээ гүйцэтгэж эхлэхэд тухай байдлаар цахим самбараар ашиглаж болно. Өнөөдрийн цахим хэрэглэгдэхүүн, дижитал хэрэглэгдэхүүн, бит хэрэглэгдэхүүний үндсэн гол сэдэв болох призм пирамидыг бит болон дэлгээсээр харуулсан байна. Багш болон сурагчдад сонирхолтой байдлаар ямар ч дүрс, ямар ч бит, ямар ч зургийг эвлүүлж болохоор пазл бүтээгчийг аппликейшнийг бүтээсэн байгаа. Энэхүү пазл маань болохоор 24 ширхэг нүднээс суур зургаа багш нар 16 нүдээр ч өгч болно, 24-өр ч юм уу 36-аар олон хөлброор өгч болно. Энийг багийн ажиллагаанд болон сурагчдыг бие даах. 1-2 дугаар төвшний хүүхдүүдэд нөгөө дүрс бүтээлгэх пазл сонирхолтой байдлаар биетийн дэлгээсийг танилцуулах
За бит хэлбэрээр нь танилцуулах, мэдлэг болгоход бас ашиглаж болохоор төвшинчилсэн даалгавар хэлбэрээр бас ашиглаж болно. За үүнийг хөндрүүлэхийн тулд пазлынхаа нүдийн тоогоо нэмэх боломжтой. Энэ пазл үүсгэгч програмыг би өөрийнхөө амжилтын хөтөч гэдэг цахим сайт дээр байршуулсан байгаа. За пазл геометри пазл эвлүүлдэг тоглоом, геометрийн хүйц, мэдлэгээ шалгах асуулт хариултын тоглоом. За тэгээд зураг нэгтгэгч буюу энэ пазл үүсгэгч аппликейшнийг сайт дээр байршуулсан байгаа. Энд харагдаж байгаа ямар ч QR кодыг уншуулсан энэ цахим сайттай шууд холбогдож байгаа. Энэ цахим сайт дээр болохоор сонирхолтой дасгал даалгавар хэлбэр хэсэг дээр за энэ мэдлэгээ шалгах цай асуулт призм пирамидын тухай. За тийм мэдээлэл хэсэг дээр болохоор зураг нэгтгэгч буюу пазл үүсгэгч програм оруулаад өгсөн байгаа. За мөн багш нарт QR код үүсгэх өнгөө програмууд байдаг ч гэсэн энэ болохоор асар богино хугацаанд үүсгэгдэг олон нөгөө асуулгах шаардлагагүй QR код үүсгэгчийг бас үүсгэж өгсөн байгаа. За системийн хэрэглэгдэхүүн бол сургууль болгонд за удаан хугацаагаар хэрэгжиж байгаа. За пазл бүтээх үндсэн аргынхаа хүрээнд би системийн хэрэглэгдэхүүнийг ашиглаад за куб болон параллелепипед нөөцөө зөв призм гэж явдаг учраас хүүхдүүдээр дэлгэц байдлаар хийлгэх, за бит байдлаар нь бүтээлгэх, за доктортой хөгжлийн бодлогоо баримтлаад сургуулийнхаа нөөцийг бас ингэж ашиглаж хүүхдүүдээр бүтээлч талбар хийлгэж байна. За манай сургууль дээр онсон тоглоомын дугуйлан хичээлэлдэг. За энэ болохоор куб байна. За энэ куб онсон тоглоомоор ингэж эвлэгдсэн байгаа нь харагдаж байна. Энийг бас сурагчдын чадварыг түвшинжлээд бас онсон тоглоомоор битийг эвлүүлэх боломжтой. За дараагийнх нь болохоор Jigsaw буюу хамтран суралцах. За хамтран суралцах аргаар гарын доорх хэд хэдэн материалуудыг ашиглан за битийг бүтээх даалгавруудыг сурагчдаар өөрсдөр нь гардан хийлгэх боломжтой. За би энд гурвалжин дөрвөлжин суурьтай пирамид, за призмийн хоёр төрлийг бүтээсэн байна. За үүнийг болохоор сурагчид маш сонирхолтой бүтээж байгааг бас хийлгэж үзээд туршсан байгаа. За дээрээс нь пирамидыг бас хүүхдүүдэд ихлээр дэлгэц байдлаар өгөөд за эргээд энэ дэлгээсээ бит болгох гар аргаар энэ пирамид ингэж үүсгэх дасгалыг бас дадлага ажил хийлгэх боломжтой байдлаар бүтээсэн байгаа. За энэ болохоор призм. За призмийг бас ингэж дэлгээсээс бит болох явцыг нь харуулах ийм үзүүлэлт хэрэглэгдэхүүнийг бэлтгэсэн байгаа. Энийг ингээд сурагчид өөрсдөө ингэж хийх юм бол дэлгээс нь бит болж байгааг боддоор харах боломжтой. За пирамид призмийг хийсэн за мөн зөв 6 онцгой призмийг бас ингээд хүүхдүүдэд бит байдлаар ингээд хийлгэх боломжтой дасгал ажлыг ингээд хэрэглэгдэхүүнийг бэлтгэсэн байгаа. За дараагийн 3 дахь галерей аяллаар болохоор энэ Jigsaw хамтран суралцах аргынхаа хүрээнд хийсэн бүтээлүүдээ сурагчид маань галерей буюу үзүр байдлаар танилцуулах юм байгаа. Тэгээд багт хаваагдаад ч юм уу сурагч өөрөөсөө бусад хийсэн сурагчийн одоо хийсэн бит нь ирмэг, за таалс, оройн зүв байна уу гэдэг дээр хяналт тавих аргаар зохион байгуулагдах арга юм байгаа юм. Галерей аяллаас үргэлжлээд хүүхдүүд алдааг бол буюу асуудал шийдвэрлэх дэд арга дээр ажиллана. За саяны галерей арга дээр хийгдсэн бүтээлүүдээ за багш нь хажуудаа нь бодит бит үзүүлэлгүүдийг ингэж харьцуулан тавьж өгөхөөр бэлтгэн. За хамгийн эхлээд галерей дээр байгаа сурагчдын өөрсдөө хийсэн бүтээлүүдээ өөрсдийнхөө мэдлэг тулгуурлаад алдааг нь олж тэмдэгтэртэй тэмдэглэнэ. Тэгэхээр хүүхдийн өөрийн мэдлэг болон битээр нүдэнд нь харагдаж байгаа үзүүлэлт дээр анализ дүгнэлт хийж өөрийгөө үнэлэх үнэлгээ нь тэнд явагдаж байна гэж ойлгож байна. За багшийн зүгээс болохоор за сургуулийн математикийн нөөцөд байгаа ер нь бодит бит үзүүлэлгүүдийг за галерейн үзүүлэлгийнх нь хажууд бит байдлаар ингээ гаргаад тавьчихна гэсэн. Тэгэхээр сурагч өөрийгөө битээ дэлгээсээ алдаатай хийсэн байна уу, зөв хийсэн байна уу
За биетээ зөв бүтээж чадсан байна уу гэдэг үнэлэлт өгнөлтийг өөртөө үнэлгээгээ хийгээд явчихнаа гэсэн. За тэгээд ер нь бол галерей аялал алдааг ол буюу асуудлыг шийдвэрлэх хэсэг дээр сурагч өөртөө үнэлгээ хийхээс гадна багш бодит бүтээл үзүүлэн дээр нь сурагчдаа үнэлж байгаа үнэлгээний давхар арга манаас явагдаж байгаа. За бас өнөхөө призм пирамид хичээлийг монгол хэлний хичээлтэй бас интеграцлан зохион байгуулах нэг хэлбэр нь бол шүлэг буюу баттал шүлэг хэсгийг би оруулж өгсөн байгаа. За призм пирамид нь хідэн ирмэгтэй, хідэн оройтой, хідэн талстай вэ гэдэг мэдлэг дээрээ тулгуурлаад багийн зохион байгуулалтаар юм уу ганцаарчилж шүлэг зохиож болно. За би энд 2 жишээ шүлгийг оруулж өгсөн байгаа. Тэгээд дээрээс бас сурагчдаа нэг удаа уншиж өгөөд үлгэрлэл өгөөд сурагчдаараа бас шүлгийн зохиолгоо шүлгийн сангинаас байжуулах боломжтой. Үүгээрээ призм пирамидынхаа мэдлэгийг баттгаж байгаа нэг хэлбэр гэж харж байна. За багш нартай бас 3D үзүүлэн ая туслах гэж байгаа юм. За энэ QR кодыг уншуулснаар GeoGebra дээр призм пирамидын бид үзүүлэнгүүдийн за ингээд хэдэн хэсгээс бүтэж гин, ямар дүрсүүдээс бүтэж гин гэдгийг ингээд бүр дэлгэрэнгүй харуулах боломжтой 3D үзүүлэнгийн QR кодуудыг оруулж өгсөн байгаа. Энэ хажуу талын дүрсүүдээс нь битүүдээс нь сонгоод ямар ч үзүүлэг ингээд харуулах боломжтой байгаа шүү. Технологи бол багш бидний ажлыг орлох бус харин биднийг дэмжих хүчтэй зэвсэг юм аа. Тиймээс та бүхэн хичээл дээр энэхүү хэрэглэх түүхүүдийг туршаад үзээрэй гэж уриалмаар байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.